Манайцгааны үзэгчдийн 19 цагийн мэдээллийн хөтөлбөр эхлэж байна. Хөтөлбөр дотоодод болсон үйл явдлын мэдээллийн сурвалжлагаар эхэлж байна. Өнөөдөр төрийн ордонд нэгдсэн эх орныхоо хөгжил бидний оролцоос идэвхтэй гадаадд байгаа монголчуудын анх тугаарч болох уулзалтанд оролцож мэдлэгээ дэвшүүлэхдээ Монгол улсын ерөнхий сайд ин онцоллоо. Тэрээр шилжилтийн 20 жилээс эдийн засгийн хөгжлийн 20 жил рүү хөтөөсөн бөгөөд манай засгийн газар эхлүүлээд байна. Энэ цаг үе рүү яаж очих вэ гэдэг нь монголчууд та биднээс шалтгаална. Эдийн засгийн хөгжлийн шин зууныг гардан хийх аз завшаан их хариуцлага бидний өмнө ирлээ хэмээн тэмдэглэсэн юм а. Хэдийгээр интернетээс улс орныхаа талаар мэдээлэл авч байгаа эдий ч хамгийн гол нь энэ уулзаж ярилцаж байгаа нь ихэнх ач холбогдолтой болохыг онцолж байсан. 3 гол чиглэлд тэд яриагаа хандуулсан юм а. Монгол улсын хөгжлийн чиглэл нь хүнлүүгээ чиглэж, үүнд анхаарлаа хандуулж чадвал хөгжлийн төлхөр болж чадна гэдгийг онцлоод, энэ нь гэр бүлийн үнэт зүйлсээр тулгуурсан байх ёстойг тэмдэглэсэн. Бас Монголын үндэсний аж ахуй нэгжүүдэд дэмжих бодлого мартагдах ёсгүй гэдгийг онцолсон. Өөрөөр хэлбэл Монгол хүнээ хөгжүүлэх, гэр бүл рүү чиглэсэн бодлого явуулж, Монголын үндэсний аж ахуй нэгжүүдэд дэмжих нь энэ 3 зорилтыг засгийн газар хэрэгжүүлэхээр зорж байгаагаа илэрхийлж байна. Аливаа улс орн хүнээ хөгжүүлэх асуудал дээр л асуудлаа зөв тавьж чадаж эхлэх юм бол энэ асуудал хөгжлийн түлхүүр болно гэдэг дээр бол олон улсын туршлага түүх харуулж гадагш явж байгаа урсгалыг эх орондоо бий болгож, үүний тулд ажлын байр, цалингийн түвшинг нэмэгдүүлэх талаар засгийн газар бодит ажил хийх болно гэдгээ дурдсан юм а. Ялангуяа нарийн мэргэжлийн ур чадвар шаардсан ажилтнуудын цалин өсөлтний асуудалд ойр үед өөрчлөлт гаргах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Санхүү эдийн засгийн хямралтай байгаа ч иргэддээ чиглэсэн бодлогоор өргөжлүүлэн ирэх 10 дугаар сарын 1-ээс эхлэн цалин өс тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 30%-аар нэмэгдүүлэх, орон сууц болоод Монгол мал зэрэг томоохон хөтөлбөрүүд тус батлагдсаар байгаагаар тайлбарлаж байсан. Монгол улс өнгөрсөн 20 жил ер нь чамлахааргүй амжилтууд гаргасан.